дотроо бичиж. За бид ямар хичээл үзэж байгаа вэ? Энгийн бутархай. За. Энгийн бутархай, холимог бутархай, засагдаг бутархай, тэнцүү бутархай. За багш нэг асуулт асууя. Бутархай гэж юу хэлдэг вэ? Гараа ороод яриа шүү. Дэлгүүн танад? За нэг бүгд хүрхгүй тав бутархай гэдэг. Оргил. За тэгвэл бид бутархайгаас энгийн бутархай гэж хэлсэн байгаа гэж хэлсэн тийм ээ. Тэгвэл энгийн бутархай гэж юу хэлэх вэ? Энгийн бутархай. Гэсэр Батчаа. Нэг бүхэл дэжтэй хэдийг нөхөн энгийн бутархай. За гол нь энгийн бутархай голны үлээ хуваахтаа яаж хуваах вэ? Тэнцүү хуваах. Бутархай гэдэг маань бүхлийн ямар нэгэн хэсгийг бутархай гэдэг. Бүхлийн гэдэг үгийг маш сайн сонсоорой. Бүхлийн ямар нэгэн хэсгийг бутархай гэдэг. Энэ дотор энгийн бутархай нь болохоор бүхэл юмыг тэнцүү хуваагаад тодорхой хэсгийг нь авахыг энгийн бутархай гэдэг байгаа тийм ээ. За анхаарч. Энэ юу вэ? Энийг юу гэж нэрлэдэг вэ бүтнээр нь? Орон ангийн эснэг. За энэ ямар тооных вэ? Нэгжийн анги. Ямар тооных вэ? Бутархай тооных уу? Ямар тооных вэ? Бүхэл тооных. Бүхэл тооных. За тэгвэл энэ дээр ямар ялгаа гараад ирв? За ялгааг нэг гараа өргөж хэлье. Хийх үү? Өө? Мандаа. Бүхэл хэсэг бутархай хэсгээд хоёр хуваацсан байна. Өөр юу вэ? Өөр юу харагдаж байна? Энийг өнөөдөр харж байна уу? Хэзээ харсан? Урд нь харж ирсэн юм уу бачаа? Харж байгаагүй. Энэ болохоор бид 1, 2, 3 дугаар ангидаа мэддэг болсон. 4 дугаар ангидаа ч хэрэгэлсэн тий. Тэгэл одоо өнөөдөр нэг нэмээд өөр нэг орон ангийн үснэгт хэрэгэл сурах юм байна. Энэ маань бүхлээсээ ямар ялгаатай вэ гэхээр тий. Ямар хэсэг нэмэгдээд ирсэн байна? Бүхэл хэсэг дээр бутархай хэсэг нэмэгдээд ирсэн байна. За өөр ямар ялгаа харагдаад байна? Бүхэл хэсэг бутархай хэсэг хоёроо яатсан байна? Голоор нь хуваацсан байна. Ингээ хуваацсан байгаад за хуваагаад юу тавьсан бэ энэ? Энэ юу яа? Энэ юу яа? Тэгээд хооронд нь яаж өгсөн байна? Тэгээд хооронд нь хуваалт хийж заавалж өгсөн байгаад за тэгвэл бутархай хэсэг юу гэж байна? Ямар орон байна? Арны хэсэг, дууны хэсэг, мянганы хэсэг гэж байдаг байна. Багшин таалаг юу яатсан те? Ашиг удас тараагаад өгсөн байгаа. Бас ийм орон ангийн үслэгт тараагаад өгсөн байгаа тийм үү? За энэ дээр өнөөдөр ажиллана гэсэн. Анхаараарай. Энгийн бутархай үзэж яваа гэж хэлсэн. За энийг уншаарай. 11. За ажлын үтсэн дээр чинь тоон шулуун байна уу? Хамгийн ихний тоон шулуун дээрээ 10 хуваасны нэг хэсгээр дэмдэглээрэй. Ажлын үтсний хамгийн ихний тоон шулуун дээр.
11-гээ тэмдэглээрэй. Тий, хамгийн ихний тоон шилдэг дээр ажлын удас өгсөн байгаа. Гайхаад ах юм. Ийм ажлын удас байна уу эрдэм масалаа чамд хамгийн ихний энэ тоон шилдэг маань байна уу? Хамгийн ихэнд энэ тоон шилдэгний хэдэн тэнцүү хуваасан байна тоолоо. 10 тэнцүү хуваасан байна. Тэгвэл 11 нь хаана байх вэ бичээрэй. Нэгэ тэмдэглэсэн. 11-гээ бичээрэй. Хоёр. Тоо маань хэдээс эхэлдэг үлээ шугам тоо. Тэгээс нэгээс эхлэх юм уу? Үгүй. За, 10 хуваасны энэ хэдэн байх вэ? 1 нь байна. 11. Тэгвэл одоо энийг уншаарай. Үнийг уншаарай. 12. За, тооштой дээр 12-ыг тэмдэглээрэй. Бид энгийн материал утсаа учраас энгийн материалаар тэмдэглэж чадж байна уу? Хоёроо тэмдэглээрэй. За одоо энийг уншаарай. 13. За тэмдэглээд явна шүү. Sein. Arnis. Sein. Ямар юмд
хуваалт хийсэн. Бүхэл юм. Энд хуваалт хийж юу? Үгүй ээ тий. Нэг бүхэл зүйлийг ингээд 10 тэнцүү хуваагаад тодорхой эсрэг нь авсныг ямар тодорхой гэдэг вэ? Энгийн тодорхой гэдэг ба. За тэгвэл багш нь та нарт хүүхэд болгоно ийм 10 хуваалттай зүйл өгсөн байна уу? Өгсөн байна. Өөр хуваалттай юу байна уу? Агаараа. Хэд хуваалт байна уу? Ийм хуваалт байна уу? Ийм хуваалт ийм байгаа. Өөр. Энэ хуваалт байна уу? Байна. Энэ хуваалт байна уу? За тоолоод хэдэн тэнцүү хувааж вэ? Хэдэн тэнцүү хувааж вэ? Тоолоод. За яаж тоолж ийн? Нэг бүрцэн нэг ширхгээр тоолж ийн үү? За нэг юм 10 тэнцүү хуваасан байна. Энэ хэдэн тэнцүү хуваасан байна? За энэ хэдэн тэнцүү хуваасан байна? За энэ 100 тэнцүү хуваасан байна чинь. Санд нэг байна уу? Араа хэдэн тэнцүү хуваасан байна? 1000 тэнцүү хуваасан байна. Тэгвэл хүүхдүүдээ бүгдээр ингээд давхарлаад байж та. Бүгдээрээ хоорондоо ямар байна? Тэнцүү байна. Тэгэхээр нэг юмыг хэдэн тэнцүү хувааж яддаг байна уу? Хэдэн тэнцүү хуваасан байна? 10 тэнцүү хувааж хэд үү? 100 тэнцүү хувааж хэд үү? 1000 тэнцүү хувааж ээ. За, энгийн бодлогоос ямар ялгаатай вэ? Энэ энгийн бодлого мөн үү? 10 100 1000 хуваалт мөн. За, энгийн бодлогод 10 100 1000-аас өөр хуваалт байдаг үү? Байдаг уу? Байдаг. Хэд хуваалтад үзсэн бэ? Нэг юм хэдэн тэнцүү хуваасан? 2 тэнцүү хуваасан. 3 тэнцүү хуваасан. 4 тэнцүү хуваасан. 5 тэнцүү хуваасан. 6 7 8 9 гэх мэтлэн хэдэн ч тэнцүү хувааж болно. Тэр бол энгийн бодлого. А гэтэл 10 100 1000 хуваадаг бодлогыг ардын бодлого гэж нэрлэдэг. Өнөөдрийн хичээлийн сэдэв ардын бодлого. Ашигтай хичээрээ. Энгийн бодлогоос ялгаатай дундаас нь 10 хуваалт, 100 хуваалт, 1000 хуваалттай бодлогыг нь ардын бодлого гэдэг байна. 100000 100,000 гэж цаашгаа хуваалтуудын дунд ангид үздэг. Бага ангидаа 10 100,000 хуваалттай ардын бодлогыг зөвхөн бага ангидаа үздэг. 10 100,000 хуваалт энгийн бодлого мөн үү? Мөн. А тэр дотроос 10 100,000 хуваалттайгаа ялгаад авсан нь ямар бодлого юм? Ардын бодлого. За тэгвэл одоо анхаарч. Юм дээр. За хэд хуваалт юм? 100 хуваалтын хэдний хэдэн эсэх юм? Оо, энэ хэд байгаа юм? 80. За, тэгвэл энэ маань хаана байх вэ? Би тэнцүү бодлогоо үзсэн тийм ээ? 18 гэсэн бодлогыг тэнцүү бодлогоо болгоод тэтгэврээр бичээдэгтэй 18 100-ны хэдтэй тэнцэх юм болоо. 18 гэсэн бодлогыг тэнцүү бодлогоо болгоё. Энд бичиж 18 тэнцүү 100 хувиастай энгийн бодлогоо болгоё.
10-аар үржүүлнэ. Тэгээ хэд вэ? 100-ны 80. Таадаа багшаага анхаараарай. Энэ дотроос 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19-ийн аль нь дээр нь энэ тодорхой очиж тэнцвэ. 18 дээр тэнцэнэ. Тэгвэл тоон шулуун дээр хаана бичих вэ? Хаана байх вэ? 18 дээр. 10-ны хэд вэ? 2, 13, 14, 15, 16, 17, 18. 18-ыг ийм бичих нэ. За бичээрэй. За 18 дээр өөр цог байгаад байна. 100-ны 80. За доотор нь яг доотор нь чинь шүү. Тоон шулуун дээрээ. Хитвэ. Оо 1800 байна. Тэгвэл 1800. Хаана байх вэ? Оо 18 дээрээ байрлана. За тоон шилбэн дээр хаана байх вэ? 18 дээрээс 1800 байлна. Та тоон шилбэн дээр дагаад бичиж явж гинөө? За энийг тасгаарай. Зооны 10. За хаана байх вэ? 17 дээр байлаа. За 1000-ыг хэдэн зүйтэй тэнцэх вэ? 1700-тай тэнцэнэ. За 1700 хаана байх вэ? Бас л адилхан 17 дээр байлаа. Би бороо хайлаа. Тийм биш үү? Хаан бороо хэлсэн. Тийм ээ тий. Хэдэн цаг ярьж байна хөртлөө. За болсноо. Ингээд би тэнцвэр бодлогоогоо өмнө нь үзсэн учраас тэнцвэрч чадчихээн тийм үү? За энийг уншия. 160. За хаана байх вэ? 16 дээр байна. За одоо энэ 1690. Тоон шилбэн бас дахиад тэмдэглээ явж байгаа. Оо, ихтэй сайн шүү дээ. За. За энэ хийжсэн 17. 17 хэдтэй тэнцсэн? 100-ны 10. 1000-ны 700. Одоо өөр 10-ны 6. 10-ны 6 хэдтэй? 100-ны 60.
Мянганы 600. За 15-тай. Хэд тэнцэх вэ? 150. За багшаараа хэлүүлэхгүйгээр тоон шудан дээр шууд тэмдэглээд явна шүү за. Тэнцээ удаагаас сайн үзчихээр та аjd чи надаас сурдан болцсон байх шүү дээ. За энэ хэд вэ? 1500. Тоон шудан дээр тэмдэглэн шүү. За энэ хэд гэж чөө? 15. Зооны 50. 1500. За энэ зооны 40. Мянганы 400. За мянганы 400. Энэ 14. Зооны 40 юм уу? 40. Мянганы 400. За зооны 30. Мянганы эцэд түлхий хийсэн юм байна учраас. Айсцна. Түлхий эцэцэн үү? Ямар хэвтэй юм бэ? За энэ дээр 11 зооны 30. Мянганы 400. За та нарын тоон шудан бол жоохон багш нь нэлээ өргөн зурсан байгаад тэгэхээр тэр бичиж татчих байгаа үстэй. За. За хэдэрэ? Зооны 20. За нөгөө багтаа юм аа дуус. За энэ нөгөө За мянганы ito. Мянганы 200. Мянганы 200. За энэ зооны 10. Ultimate. Dine ito. Sony, Mingani? Mingani nito. Mingani nito. Dine, Paksha, Rost Manan. Eat the chicken, Sony Luch. I need it. За энэ 12 байгаа тийм үү? 12. Хичээрээ. Тэгээд зооны тэгээд мянганы 200. За жоохон шахаарч чижээ. За одоо энэ дээр 10
10-1 өөр 100-ны 10 1000-ны 100. За ийм бичлэгтэй боторхай ямар боторхай гэдэг байгаа вэ? Арвтын боторхой. Арвтын боторхой гэдэг байгаа. Тэгэхээр 10-ны 1 100-ны эцтэй тэнцэж байна. 100-ны 10-тай 1000-ны 100-тай уншаарай. 10-ны 3 100-ны 30 1000-ны 300 10-ны 6 100-ны 60 1000-ны 600 гэж. Тэгвэл ийм бичлэгтэй боторхой бид 2 дугаар ангиас эхлээд үзсэн. 2, 3, 4 дугаар ангидаа үзсэн. Энгийн боторхой. Тэгвэл 10-ын боторхой маань бичлэгэл нь өөр байдаг. Замари. Тэгвэл анхаарч багш нь энийг айлгах чинь ямар зай байх байгаа юм чинь заа юу? За тэгэхээр энэ тоон шулуун дээр 10-ны 1 дээр анхаараарай. 10-ны 1 дээр 100-ны 10 1000-ны 100 тэнцээд байгаас нэг цэг дээр байрлаад байгаа. За тэгвэл энэ 10-ны 1 гэдгийг яаж бичдэг вэ гэхээр энэ бүтэн зүйл байгаа юу? Бүтээрээ байгаа юу энэ? 10 хуваалтыг хуваачсан. Тэгэхээр бүхэл нь хэд байх вэ? Орон ангийнхаа өсвөлтийг харъя. За бүхэл хэсэг байгаа юу? Энэ 10-ны 1 дээр байхгүй. Тэгвэл байхгүй зүйлийг яаж бичдэг вэ? Тэдээр бичдэг тоогоор илэрхийлэхтэй. Тэгээд бичдэг. Тэгвэл 1 60 100-ийг аль дээр бичих вэ? Тэгмээ 1 10 100 аль дээр бичих вэ? 1 дээр бичих. За танад орон ангийн үсэгт ашиг утсан дээр чи байна уу? Ажлын хуудсан дээрээ тэмдэглээрэй. За ажлын хуудсан дээрээ. Ийм ажлын хуудсан дээр орон ангийн үснэгт байна уу? Хараарай. Ажлын хуудсан дээр орон ангийн үснэгт байна уу? Ажлын хуудас дээр орон ангийн үснэгт байна уу? За энэ дээрээ тэг бүхэл маань хаана бичигдэх вэ? Бичээрэй. Энийг хөвтөлд өг ташгаа. За бичнэ үү? За тэгвэл одоо анхаараарай. Энийг юу гэж уншиж байгаа вэ? Энгийн боторхойгоор уншиж та. 10-ны 1 гэж уншиж байгаа. Тэгвэл боторхой хэсгийн хаана бичих вэ? 10-ны 100-ны 1000-ны алин дээр бичих вэ? Хэлээрэй. 10-ны дээр бичнэ. Өө сайн байна. Сайн зорилттой дугаараарай. Тэг бүхэл 10-ны 1. За бичлэгтэй өөр байна уу? За юугаар ядчих вэ? Энд байгаа бүхлийн цэгээр ялгаж байна. Та бичлэгтээ яаж бичих вэ гэхээр анхаараарай. За багш нь энэ тоон шулуун дахиад зорчихъя. За энэ тэг гэж чөө. Хараарай. Тэг. Анхаараарай яг багшаа дагаа бичих шүү. Тэг бүхэл. Тэгээд бүхлийн цэгээр бичдэг. Нэг цэглээ болоо. Энэ. За тэгээд 10-ны хэсэг маань. Уншаарай тэг бүхэл 10-ны 1. Тэг бүхэл 10-ны 1. За тэгвэл энийг уншия. Уншаарай. 100-ны 10. Бүхэл байгаа юу? Хэдэрээ? За бүхэл нь хэд вэ? Тэг бүхэл. Дагаа бичээ явна шүү. Тэг бүхэл. Боторхой хэсэг нь хаана бичигдэх вэ? Баруун тал. 10-ны 100-ны 1000-ны алин дээр бичигдэх юм. Энийг дахиад уншиж та. 100-ны
Зооны хэдий? Зооны 10. За одоо нэг юу гарч ирсэн. Анхаа. Бүгдээрээ нэг шолон дээр байрлаж байгаа учраас анхаараарай. Энд тэг бүхэл 100. Нэг цэг дээр ингээд байрлаж байгаа. Энэ. Тийм байна тоон шатан дээр. Энд дээр тэг 11 байрлал. Энд дээр тэг бүхэл зооны 10 байрлал. За энийг уншаарай. Тэг бүхэл энэ хэд байгаа юм? Энэ. Зөө. Бүгдээрээ нэг цэг дээр байрлал. Тэгэхээр зэрэг одоо анхаараарай. Багш авлаа. За бүгдээрээ татсан уу? Хараарай. Энийг хэд гэж унших вэ? 10 метр хаагаар уншаарай. 10 метр. Тэг бүгд 11. За энийг уншаарай. Зооны 10. Тэгэхээр энтэй тэнцээд байна. Тэг бүгд 11. Тэг бүгд зооны 10. Тэгэхээр дахиад ирээ. 11. Бүгдээрээ тэг бүгд 11 гэж унших харагдаад байгаа. Энэ урдаас нь харахад гэсэн чи араас нь 100 гараад 10 гараад ингэж шүү дээ. Тийм байгаа. Тэгвэл энэ арын тэгүүд нь байхгүй. Ойлгомжтой юу? Тэгэхээр энэ тэгүүдийг бичидгүй. Багш нь арилгачтай та нар дээр нь ингээ багшгээ зурчихаарай. За би арилгацлаа. Дээр нэг юу гэж уншив? Энийг юу гэж уншиж байгаа те? 10 метр хагаад. Тэг бүгд 11. Энийг 10 метр хагаад юу гэж унших вэ? Тэг бүгд 11. Энийг яагаад бүгдээрийн тэг бүгд 11 гэж уншаад байгаагийн учир энэ. Бүгдээрээ тэнцүү учраас тоон шүлгүүндээр байрлуулвал нэг цэг дээр давтаж байрлаж байгаа учраас. Тэгэхээр одоо энэ орон ангийн хөслөлтээр бичих болохоор цаана нь яаж бичих вэ? 10-ны хэсэг дээр бичих үү? 100-ны хэсэг дээр бичих үү? За одоо энэ дээр 10-ны хэсэг дээр бичих шээ. Тийм байгаа үстэй. Юу нь байхгүй байна? 100 тэгээр идрээд байгаа үстэй. Мөн үү? За тэгвэл одоо бичих. 100-ны хэсэг дээр бичих үү? 10-ны хэсэг дээр бичих үгээ сая яригдсан тий? За өөрсдийнхөө энэ хуваалтууд байгаа тийм үү? Эннийхээ 11-ийг нэг будаах. 11-ийг будаарай. За эннийхээ 11-ийг будаарай. За бас 100-ны 1-ийг будаарай. Мат байгаа тийм ээ? За одоо 1000-ны 1-ийг будаарай. За бүгдээрээ будаарай. Яасан? Юу байхгүй юм? Маркер байхгүй маа. Маа хүчээ. Маа. Нөгөө багшаараа хангуулдаг хүмүүс нэлээд ороо шүү дээ, тийм ээ? Тэр хүмүүстэд өгөө. За алчруу ирсэн юм бэ? За. Мишээс маа. Юу? Арилгүй пластмастар авсан юм уу? Маа. Байна алчур. Байгаа мó. За яасан? Нэг эсгүүдийг бодцсноо. Тэгэж юу яаж боддгоо зүгээр хөнгөө ингэж бодчих та. За бодсноо өргөөрэй. 11-ийг бодсноо өргөөрэй. За багш нь 11-ийг хайчлаа. Та нар хайчлахгүй. Багш нь хайчлаа. Хачид дээр цааш тэргээс тараа гарчаад. За энэ 11.
болдог байлээ? 100 болдог. Эндээс багш нь нэгийг нь бас хайчлаа. Та нар 100-ны нэгээ будаарай. Зөвхөн нэгийг нь бодно шүү дээ. За, 100-ны нэг. Ямар маркер байна? Энүүгээр патраад нэг юм. За, энэ хэдийг хайсад авчих би. 100-ны нэгийг хайсад авчихлаа. За, 100-ны нэг. Зэрэгцүүдэд тавилаа. За, одоо хэдийг хайчих вэ багш нь? Мянгыг хайчихсан тийм ээ. За, анхаараарай. Та нар будаарай. Мянганы нэгийг будаарай. За, энэ хэдий. Харагдаж байна уу? Нэг бүгдийг 1000 хуваасны нэгийг би хайчихсан. Та нар будсан уу? Будсан. Ихсэн. За, харч. Эндээс ямар дүгнэлт хийж болохоор байна? Хардаа. Яг харагдаж байна. Энэ хэдэ? 11. 100-ны 1. Мянганы 1. За. Ард тал дээр нь тэг бүхэд энийг ардын бодлогоор бичтэй харъя. Тэг бүхэд 11-ийг ардын бодлогоор бичтэй. Ард нь бичээд өргөд томоор бичээд өргөөрэй. Батлагаадах энэ ард нь ингээд зайд байгаа үстэй. Эргүүлээ. За. За тэг бүхэд 11-ийг бичээрэй. Ардын бодлогоор бичээрэй. Томхон бичээрэй. Би харъя. За. За 1 2 3 эцэн 3 зөв бичлээ. Оо ястаа сайн. Харъя. Сайн байна. За, тэр бүхэд 11. Босн хурдаарай. За, харъя. Эцэн өргөөрөө өндөрхөө өргөөрөө тэр бүхэд 11. Бүхлийн цэгүүд тэг нэг болцсон байна. Мөрөнгө. Бүхлийн цэг байхгүй бод ардын бодлогоо биш. Бүхэл та болчих юм. Бүхлийн цэг байж ардын бодлогоо. Тэг бүхэд 11. Тэрэг сараа бичээрэй. Тэг бүхэд 11 гарахгүй байна уу? Мэ. За. Тэгвэл тэг бүхэд 11-ийг биччихлээ. Багшилтайгаа тулгаарай. Тэг бүхэд 11. За одоо айлгаад тэг бүхэд 100-ыг бичээрэй. Тэг бүхэд 100-ыг. Тэг бүхэд 100-ыг яаж бичих вэ? өөрийгөө уншия да. За, харъя. За, тэгвэл одоо орой ангийнхаа өсөлт рүү харъя. Хараарай. Энэ миний зөвхөн ажил хийсэн юм. За, энийг барай. За, за, наашаа анхаарай. За, тэр бүхэнд энэ байна. Нэгийн том энэ хэд дуусны хэдүүлээ? Хэд дуусны хэдүүлээ? 100 хуваасны 1. Тэгвэл 100-ыг дээр бичээ. 100-ыг дээр бичээ. Тэгвэл 10-ыг нь одоо яах юм болоо? 10-ны дээр юу бичих вэ? Хэлээрэй. 10-ны дээр одоо юу хэдийн тоо бичих вэ? Нэгийн тоо бичих үү? Оо, тэгийн тоо бичих. За, тэг бүхэд 100-ны 1 гэж ингэж бичих юм байна. Анхаараарай. Бадам очроо. Бичээд анхааралтай хандсан шүү. Тэг бүхэд
бүгдийн цэгээ бичлээ. За 101. Тэр бүгд 101. За тэгвэл одоо энэ хэд ууслах вэ? Хэд ууслах вэ? 1000 уусны 1. Тэгвэл тэд бүгд 1001-ийг яаж бичээд өргөдөө? Тэд бүгд 1001. хоёр наадтай үсээ. Игийг их хүчтэй ячиж байгаа. Санахээ юу? За. Мөрөө ямар муухай үг хэлсэн? Ээжин сонсож байгаа сансараа хүүчээ ямар үг хэлж байна вэ? За, харъя. Итгэс ихсчээрээ чимээ гарч байна. За, тэр хүүхдээ нэг байна. Анхаараарай. За. Нэг хэсгийг хаан тэмдэглэх үү? 1000 дээр тэмдэглэн. Тэгвэл 14 дээр ямар тоо бичих үү? Тэг. За, та бодгоч. Цагаан замраа бодгаарай. 1 2 3 бүгд яшаангаар. Одоо энэ багш нь бүгд 1001-ийг бичиж. Тэг бүгд 1001. За 1000 орно. Хоёрын 1000-ийн хэсэг. Энд нь. За эндээс энэ 3-ыг хардаа аль нь их харагдаж байна? 11 нь хэдээс их юм? 11 нь 100-ийн 1-ээс их. За тэгвэл 1001 нь хамгийн ямар харагдаж байна? Бага нь харагдаж байна. За дэвтэр дээрээ хооронд нь жишээ бичээрэй. Тэг бүгд 11. Уншаарай. Уншаарай. Тэг бүгд 101. Тэг бүгд 1001. За дэвтэр дээр бичиж байгаа юм уу? За энийг уншия. Ардын утгаагаар уншаарай. Тэг бүгд 12. Хэд уутан? Хэд уутанд орилоо? 1200. За. За тэгвэл энэ маань. За бүгдээр ингээд яаж бичих вэ? Бүгдээрээ тэг бүгд тэгэр бичиж байгаа. Энэ хитя. Тэг бүгд 12. За, дэвтэр дээр дагаа бичээрэй. Тэг бүгд 12. Тэг бүгд 12. Энийг уншаарай. Тэг бүгд 120. За, энийг уншаарай. Тэг бүгд 1200. За бүгд тэнцүү. Яагаад? Бүгдээрээ хит юм. Бүгдээрээ хит юм. Тэг бүгд 12 учраас. Энэ тэгүүдийг нь яах вэ? Даран бичдэггүй тийм ээ. За одоо бүгдээрээ хоорондоо ямар юм? Тэнцүү. Тэнцүү. За тэгвэл та нар орой ангийнхаа хэснэгтэн дээр тэгзөөний 2-ыг бичээд харуул да. Тэгзөөний 2. Орой ангийн хэсэгт байгаа шүү дээ. За тэгзөөний 2-ыг бичээд өргөөрэй. За тэгзөөний 2-оо бичсэн өргөөрэй. Тэгзөөний 2. Тэг зөөний 2. Би
이 마스터로다 북이 홍도 그 단을 갈아가지고 이제 마스터 자, 나까리. 자, 택북은 이 속에 비치니 나가 돌아가 붙이세. 자, 이 속에 비치니 온시하래. 그 온시하래. 이 부분 아름이 허요. 아름이 했을 때 쓰시서 아름이 허요. 이렇게 어떻게 했은 돈이 배가 없으라 야호. 아름이 했은 대구 왔다는 그 부분 돈이 허요. 자, 두고 더더 뒷 부분 명언이 허요리 붙여래. 뒷 부분 돈이 허요. 자, 뒷 부분 명언이 허요. 우리거래 하리. 오, 3번. 하리. 닉. 아, 만다 얘네 아름이 했을 때 붙인 붙이면 자, 미세지 미세비요 하루지. 미세지 수. 야가 뒷 부분. 명언이 허이를 써지. 명 그때 허이를 붙인 아름이 했을 돈이 했을 되게 있을 팀에 자, 그거 틱톡 명언에 어이를 붙이세. 자, in this action 후에 아름이 허이는 3번. 야가 틱톡 전에 허이 틱톡 명언에 어이를 action 후에 틱톡 전에 허이는 야가 이제 인 아름이 했을 전에 했을 이리 아름이 했을 명언에 했을 전에 했을 이리 명언에 했을 전에 했을 이리 전에 했을 이렇게 자, 그거 다다 비치래. 택부분 아름이 유스. 알사 택부분 아름이 유스가 비치래. 다시주라 거에 마. 택부분 아름이 유스 비치래. 택부분 아름이 유스 자, 가리. 자, 네 커열 꼬르 도루. 자, 3번. 그 다른 일 3번. 3번. 자, 그때를 택부 다른 일 있어 붙이래. 택부 다른 일. 택부 다른 일. 아따. 택부 명언이 있어. 택부 명언이 있어. 명언이 있어. 이체도 붙여가라. 택부 명언이 있어. 하래 택부 명언이 있어. 3번. 자, 빛에 붙여가라. 택부 명언이 있어. 자, 3번. 하래 3번. 자, 빛에 붙여가라. 또 붙여다가 쓰러서 이거 붙여야 붙이거든. 택부 명언이 있어. 몇 됐어? 자, 택부 명언이 있어. 자, 다음에 빛에 박신 돌아가 붙이게. 누? 빛으로 돌아 붙이게. 자, 그리고 또 이렇게 있어. 정이 있어요, 붙이게. 자, 그리고 아까 또 알겠니 그래? 오, 알아보고 왔지. 3번. 자, 그리고 또 박씨가 어렵슨 화공시. 자, 얘네 이제 알아. 걸어. 인치든 걸은 얘기. 걸어일. 걸은 거로. 걸은 대로. 걸은 타. 걸은 들어가. 걸은 싸. 걸은 내. 자, 너네 어린애는 그 지치간 야물 어떡할? 너네 어린애. 인기부터 가. 아스템부터 가가지더래. 대포 그때 돈이 걸은 날. 자, 어려 안개 없을 때에 대포 그 돈이 걸은 날에 붙이래. 어려 안개 없을 때 군대를 붙이래. 나도 또 붙이러 하래. 대포 그 돈이 걸은 날.
Тэг бүхэд 128. Багшаа авахгүй байна. Чиний маркер биш зүгээр талмаас руу аваад ирсэн юм биш. Мэ. За инхрэл ингээс зүг байна. Маркерыг харахад 100-ны эсрэг дээр 28 гэдэг товчсон юм уу? За, ануугаас зөв харагдаж байна. Баяр жаргал зөв байна. Хари. Амгалан зөв байна. За, хари. За, гарч. Мөнх эрдэнэ бичнээ аваа гараад ир. Интернет бичнээ аваад гараад ир. Хоёр ялгаатай бичнээ хоёрыг үгүй. Очч та. За, нэг. За, гарч. За, хоёр өөр нь. Тавраа. Алин зөв бичсэн байна вэ? Энд яаж бичсэн бэ? Энд ямар алдаа гаргасан?